Робот луу хоёр найзууд болж чадах уу? Зохиолч Ирмөн Ингүн. Цэнхэр луу ханаад хүрсний улмаас галаар түргэж тэнгэрт сайн нис чадхаа болов. Тэрээр амар амгалан робот тосгонд очивол тусламж авч чадна гэж сонсоод тосгонд хурч ирэв. Билүү, би чамд яаж туслах вэ гэж Альпа асуув. Би бусдаас илүү галаар түргэж тэнгэрт өндөр нисхийг хүсэж байна гэж Билүү хэлв. Үүний тулд зүгээр л тос сухад болно. Билүү 1 литр тос уусан даруйд биеийг халж гал нь хурдан асч тэнгэрийг төвгүй эргэдэг болов. Баярлалаа Альпа. Би чамд талархснаа илэрхийлэн шидэт алтан бөмбөлөг өгье. Альпа, чи юу хүсэж байгаагаа хэлээрэй гэд Билүү өндөрт нисв. Шидэт алтан бөмбөлгөө. Би эрч хүчтэй, Билүү шиг далавчтай байхыг хүсэж байна гэж Альпа хэлв. Ярьж дуусмагт мөрөн дээр нь алтан далавчнууд тодорч хүч чадлаар дүүрэн болов. Одоо би нисэх далавчтай болсон болохоор хаашаа ч явж болно. Баярлалаа Билүү. Альпа маш их догдолж баярлав. Ирч хүчээр дүүрэн Билүү тосгоныг 10 тойрч дээшээ нисэн одов. Билүү хүчтэй тойрсны улмаас хар салхи үүсч робот тосгон аюултай болов. Өө, бурхан минь, тосгон бүхэлдээ хийсэх гэж байна. Би үүнийг цэвэрлэх ёстой. Альпа тосгоныг шидэт бөмбөлгөний тусламжтайгаар анхны байдалд нь буцааж оруулав. Гал унтраах 3 машин ирэв. Робот тосгон шатаж байгаа юм шиг байна. Хурдлаарай, ус цацаарай. Гал сүнэгч хашгирав. Ойртон очиход Альпа тосгоныг анхны байдалд нь оруулж байв. Гал сүнэгч тосгоныг усаар шүшиж цэвэрхэн болгов. Хуурай цаг агаартай олон өдрүүд өнгөрлөө. Хуурай навчнуудын дунд оч үүсч гал салхины дагуу хурдан дүрлзэв. Гал энэ тэндээс орлох чимээ сонсогдов. Альпа голын усыг авч тэнгэрт өндөр нисч ууланд хэд хэдэн удаа ус цацав. Амттай хурдан тийшээгүй. Альпа ойн төмрийг цаашид тархаас сэргэлж 1 цагийн дотор галыг унтрав. Азар амтд бэртэж гэмтсэнгүй. Өнөөдөр далайн гүнийг үзэж сонирхъя гэж Альпа хэлв. Усны өнг яагаад ийм байгаа юм бэ? Акула, чиний нуруу юу болоо вэ? Өвдөө юу? Хэд хоногийн өмнө хөлөн онгоцноос тос хасгарсан. Асар их хэмжээгээр далайд хаягдсан. Надаас бусд найзууд маань ч бас сайнгүй байна. Акул хэлв. Альпа түүний гараас тос сорж цэвэршүүлсэн усыг далай руу савлав. Далайн ус хэсэг хугацааны дараа зүгээр болно. Өвдсөн найзууд байвал над руу ирээрэй. Альпа өнөөдөр ч бас завгүй өдрийг дуусглаа. Альпа, таны ачаар ээж аав хоёр маань 9 минут байгаа. Баярлалаа гэж туулаа хэлв. Манай Альпагийн ачаар нэг ч амтд бэртээгүй. Тэгвэл тосгоны үдшилэг зохиовол ямар вэ гэж үнэг хэлв. Ой найзууд, далай найзууд бүгд найранд бэлдэв. Билүү, чиний надад өгсөн шидэт алтан бөмбөлгөний ачаар би хүслээ шивнэж тосгоныг аврах далавч ирч хүчийг олж авлаа. Чи сайн сууж байна уу гэж Альпа хэлв. Чиний надад өгсөн тосны ачаар би ханаад хүрэхгүй, хинээс ч дутаагүй өндөр нисч байгаа. Би танай тосгоны найранд очиж та бүхэнд баяр хүргэхийг хүсэж байна гэж Билүү хэлв. Билүү олон өнгийг салютыг тэнгэрт цацруулж 5 давхар шоколадтай Билүү авч ирэв. Бүх найз амтд идээд хангалттай үлдэх хэмжээний тийм том Билүүг авч ирэв. Альпа ба Билүү салшгүй дотн найзууд болов.